PME-ш 2022-ын B-гийн 22-оос 40 дугаар даалгаврын тайлбарыг хүргье. Зөвлөх багш маань уурсран байна. За энэ нийтлээ дэлгэрэнгүй байдлаар нь бичье. За энэ маань нийлмэл эфир байна тий. За шүлтийн гидролиз гэсэн учраас натрийн гидроксидтай уралд орох нэ. За тэгвэл натрийн гидроксид ингэж тасарч байна тийм ээ. За тэгээд энэ нийлмэл эфир маань энэнгээрээ тасраад 100 хүчлийн натрийн давс. За нэмэх нь C2H5OH буюу спиртийг үүсгэж байна. За тэгвэл шүлтийн гидролизээр үүсэх нэгдэл нь B. Калиен гидроксидаас агуулсан уусамлыг 0.5 мол хүрээ хүчил агуулсан уусамлаар үйлчлэхэд үүсэх давсны тоо хэмжээ ба хязгаарлагч оруулжийг олоорой. За калиен гидроксид маань KalOH. За дээр нь хүрээ хүчил H2SO4. За оруулаад тэнцвүүлье. Kali2SO4. За нэмдэг нь H2O. Ус үсгээд энэ тийм үү. За уруулын тэгштгэлийг тэнцвүүлэх гэдэг энд хоёрыг биччихлээ. Ус төр хүч нь 4 байгаа учраас энд хоёрыг бичлээ. За хүчил 4 хүч 6. За уруул тэнцсэн байна. За өгөгдсөн бүтээгдэхүүнүүдэд дээр нь тэмдэглэе. Калиен гидроксид 2 мол өгөгдсөн байна. Хөхрийн хүчил 0.5 мол өгөгдсөн ба штэ. За энэ уруулын тэгштгэлээс харахад 2 мол KalOH 1 мол хөхрийн хүчилтэй урвалд орж иж калиен сульфат усыг бол үүсгэсэн харагдаж байна тий. За тэгтэл бид нар шүү дээ тий. Хэрвээ 2 мол KalOH урвалд орсон бол 1 мол хөхрийн хүчил орох ёстой. Гэтэл хөхрийн хүчил нь бага байгаа учраас хязгаарлагч урвалж маань хөхрийн хүчил болж таарж байна. За хөхрийн хүчилээ сонгоод авчи. Өөрөөр хэлбэл бага хэмжээтэй байгаа нь хязгаарлагч урвалж болж таарж байна тий. За үүсэх давсны тоо хэмжээг олоорой. За давсны тоо хэмжээг энд молоор илэрхийлсэн байна тийм үү. За тэгвэл энэ тэгтгэлээс харахад 1 мол хөхрийн хүчил урвалд ороход 1 мол калиен сульфат үүсэж штэ. Тэгэхээр 0.5 мол ороход 0.5 мол калиен сульфат үүснэ. За тэгвэл D үйлдвэрийг сонгох нэ. Энүүдийн таних аргуудыг тухайн өсгөнүүдтэй харгалзуулах нэ. За CO2 бүрэн шатцсан шатах үед нүүрс төрөгч агуулсан нэгдэл бүрэн шатах үед үүсдэг хий байх нь CO2-ыг танихдаа шохоо усан дундор нэвтрүүлж танина. За CO2-ыг танихдаа W энэ шохоо усан дундор нэвтрүүлэх нь өөрөөр хэлбэл CO2 дээр нэмэх нь кальци OH 2 тэнцүү кальци CO3-ын карбонатын хундас үүсээд H2O гэдээ урвал явагдчихдаг байна. За хүчил төрөгч маань асаж буй зомголыг цогсон зомголыг улам их асаадаг байгаа. За энд хүчил төрөгчийг таньж байна. За тэгвэл 2 дээр юу үсгээ авчээ. За 3-т нь ус төрөгчийн хийг таних. Ус төрөгчийн хий маань асаж буй зомголын нөлөөгөөр тесэрч маш тод дуу гаргадаг байгаа. За энд тэгвэл ус төрөгчийн хийг таньж байгаа буюу за 3 дээр W-га сонгочихё. За хлорын хийг таних. Хлор маань өөрөө чигтэй орчинд H хлорыг үүсгэн штэ устаа урвалд орохороо тий. Тэгэхээр өөрөө хүчлэг шинж чанартай хий. Хлор хүчлэг шинж чанартай хий. За хүчлэг шинж чанартай хийг танихдаа лакмусын хүх цаасыг улаан болсноор нь таних нэ. Энэнгээр таних нь. За тэгвэл энэ дээр Z үсгээ өгөх. За амик чигтэй орчинд буюу устаа урвалд ороод NH4OH аммоний гидроксид үүсгэж байна. Энэ ч өөрөө суурлаг шинж чанартай тий. Тэгэхээр лакмусын улаан цаасыг хөх болгосноор нь амикийг таньж болох нэ. За X үсгээ авч. За ингээд
сонголт маань Е хувилбар. За төлөвлөгөө молекулыг сонгороо гэсэн байна тийм үү. За эндээс бол харахад ерөнхийдөө CO2 нь төлөвлөгөө молекул. Яагаад гэхээр нүүрс төрөгчтэй хүчил төрөгчийн атомууд нь холбогддог шугам бүтцтэйгээр ингэж холбогдсон байдаг тий. Тэгэхэд нүүрс төрөгчийн атом хүчил төрөгчийн хооронд үүссэн энэ дундын хос электронуудыг хүчил төрөгч өөрлөгөө татдаг. Хүчний момент нь бол чиглэл эсрэг хүчин тэнцвэр учраас төлөвлөгөө байдлаар үзэж авч болно. Харин аммиакийн молекул дахь ус төрөгчийн атомууд нь азотын найрлаган дахь химийн холбоонд оролцоогүй хос электроны нөлөөгөөр ингэ шахагддаг. За усны молекул төр ч гэсэн муу ялгаагүй хүчил төрөгч ус төрөгчтэйгээ бол холбогдсон тий. За энэ дээр байгаа хос электрон нь бас яах нь ус төрөгчийн атомыг шахаад хүчил төрөгчдөр хасах туйл өснө өөрөөр хэлбэл энэ дагаад дундын хос электроныг өөрлөгөө хүчтэй татна. Ус төрөгчдөр нэмэх туйл үүсч орж ирдэг байгаа. За SO2 болон H2S дэх бас мөн хөхрийн атомууд нь хүчил төрөгч болон ус төрөгчийн атомуудыг бас шахаж туйл үүсгэсэн байдаг. За дараа нь ногоон дэлхийгээ хайрлаж хүлэмжийн ээг бууруулахад эргэн бүрээ оролцож чулаа. 1 кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд 0.4 кг CO2 агаарт ялгаруулж байдаг. Барилгын материал үйлдвэрлэх зорилгоор 1 кг шухуун чулууны задарлаар стандарт нөхцөлд хичнээн эзлэгүн CO2 ялгарах вэ гэж тий. За ямар ч байсан шухуун чулуу гэдэг маань кальций CO3 задарлаа температураар кальций оксид CO2 үүсгэж задрах нэ. За стандарт нөхцөл гэдэг маань 100 кПа даралттай. Тэгээд 25 Цельс үеийн нөхцөлийг стандарт нөхцөл хийнэ. За стандарт нөхцөлд моль хий болгон 24.8 литр эзлэх үнэтэй байгаа. За энэний молекул масс нь болохоор 40 12 48 гээд 100 г кальций CO3 задрахад 24.8 литр CO2 ялгарна тий. Тэгтэл бид нарт тийм штэ 1 кг буюу 1000 г задрахад X гээд 248 литр CO2 үүссэн байна. За энийг дециметр кубээр илэрхийлвэл 248 дециметр куб болох нэ. Тэгээ 2 моль концентрацтай 500 мл уус мөл бэлтгэнэ гэж штэ. За тэгэхээр энэ савнд маань 2 молийн 500 мл уус мөлийг бэлтгэх гэдэг. За үүний тулд өөр нэг савнаас 10 молийн концентрацтай уус мөлөөс ийшээ хийгээд дараа нь усаар нэмж шингэрүүлэх замаар энэ уус мөлийг бэлддэг бахнэ. За ингийн тулд энэ уус мөлөөс яг хичнээн миллилитрийг авах вэ гэдгийг мэдэхгүй байна. За энийг 1-р уус мөл, энийг 2-р уус мөл гэж. Тэгвэл энэ 2-р уус мөлийн эзлэгүнийг олоо л гэсэн бодлого нь. За ингээ уус мөлийг шингэрүүлэхдээ молийн концентрац тухайн уус мөлийн молийн концентрац эзлэгүний үр журүүд хоорондоо тэнцүү гэдгийг ашигладаг байгаа. За 1-р уус мөлийн молийн концентрац эзлэгүнийг 2-р уус мөлийн моль эзлэгүнээр үржүүлсэнтэй тэнцүү. За эндээс бид V2-оо болно штэ тий. За ингээд шууд тоогоо орлуулаад бичиж. 1-р уус мөл маань 2 молийн 500 мл уус мөл байгаа. 2-р уус мөл маань 10 молийн уус мөл. За молиуд хураагдаад тэгвэл хураагдчихлаа тийм ээ. За ингээд 100 мл. За тэгвэл энэ 1-р уус мөл бэлтгэхийн тулд 2-р уус мөлөөс буюу 10 молийн уус мөлөөс ийшээгээ 100 мл-ийг хийж өгөх нэ. За тэгээд дээрэс нь 400 мл ус нэмэхэд 2 молийн 500 мл ус мөл үүсгэн байна. Тэс мөнгөн толны уралд ордог нэгдлийн дугаарыг сонгороо гэж байна. За энэ хансан нүүрс ус төрөгч дан холбоотой. Энэ болохоор алкин буюу хоёрсон холбоотой этин байна тийм ээ. Хоёрсон холбоотой. За энэ болохоор ацетилен 3-сан холбоо агуулсан ба штэ. За фенол спирт, карбон хүчил, альдегид гэсэн нэгдлүүд явж байна тий. За мөнгөн толны урвалд 3-сан холбоотой нэгдлүүд ордог байгаа. C3-сан холбоо C за жишээлбэл ацетилен мөнгөний оксидтай урвалд ороод ацетилений мөнгө. Ацетилений мөнгө нэмэх нь H2O гэдэг.
За энэ нь тунс байдалтай. За өшөө альдгидүүд мөнгөн толны урвалд орно. H3C C2SO H. За энэ маань за энийг нэг айтайхан бичдэг. H3C2SO H. За энэ нь аргентум 2 мөнгөний оксидын амикон усамлаар үйлчлэхээр карбон хүчил болтлоо. Эсэлдэг. За ингээ мөнгө ялгардаг. За тийм учраас мөнгөн толны урвалд ордог нэгдлүүд нь 3, 7. Тэдээс аль нь буцлах цэг хамгийн өндөртэй вэ гэд тэгж. За эхлээд ингээ нэгдлүүдийг бүгдийг ингээ харахаар C-ийн тоо болон H-ийн тоо адилхан байж гэн тийм ээ. Тэгвэл энд карбон хүчил байж гэн. Энд нийлмэл эфир, энд болохоор альдгид, энд болохоор спирт гэсэн юм өөр нүүрс ус төрөгчд буюу органик бодисууд байна. За спирт бол харьцангуй амархан хурдан дэгдэмхий. Нийлмэл эфир бол бас нэлээд дэгдэмхий бодис байгаа. За тэгвэл карбон хүчлүүдээс авч үзье. Карбон хүчлээс нэг нь болохоор энэ салбарсан бүтэцтэй, энэ нь шулуун бүтэцтэй байна тий. За шулуун бүтэцтэй карбон хүчил нь нэлээд салбарсныгаа бодоход илүү өндөр температурт буцлах нэ. За химийн бодисын үйлдвэрлэлийн талаар алдаатай мэдээллийг сонгороо гэж байна. За хөхрийн хүчлийг үйлдвэрлэх ванадын 2O5 катализаторын оролцоотой контактын аргаар гаргаж авдаг. За энэ бол зөв мэдээлэл. Амикийг үйлдвэрлэх 450 Цельс ба 300 бар даралтанд төмөр катализаторын тусламжтайгаар азотыг ус төрөгчтэй нийлэгжүүлж гаргаж авна. За энэ мэдээлэл зөв байна. За түүхэн шохойг үйлдвэрч шохойн чулууг задлах замаар гаргаж авдаг. За түүхэн шохой гэдэг маань кальцийн оксид байгаа тий. Шохойн чулуу гэдэг маань кальци CO3. За энийг халаахаар кальци оксид CO2 хий. За энэ нь түүхэн шохой. Энэ нь шохойн чулуу болж таарч штэ. Тэгэхээр энэ мэдээлэл зөв байна. За төмрийг домен 100 гематитаас гаргаж авна. Гематит нь төмрийн эрдэс бөгөөд энэс гаргаж авдаг зөв байна. За үйлдвэрт ганг гаргаж авахдаа төмрийн айшинд агуулгадах нүүрс төрөгчийн агуулгыг ихсгэн хянах замаар гаргаж авдаг гэнэ. Энэ бол худлаа шүү. Ихсгэж хянах биш, харин нүүрс төрөгчийн агуулгыг аль болох багасгаж гаргаж авдаг байхгүй юу? Ганг нөгөө нэг төмрийг халаагаал тэгэл халуун зуухнаас нь гаргаад хүт усанд огцом дөрөөд тэгээд олон удаа давтаад идэг штэ. Тэр үйлдэл чинь төмөрөнд байгаа нүүрс төрөгчийг шахаж гаргаж байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгээд олон удаа ингээд ганг нөгөө халаагаад хүт усанд дөрөөд ингээд давтаад авах тусам төмрийн чанар сайжраад нүүрс төрөгчийн агуулга буурж орж ирдэг. За үүнийг ган гэж ярьж. За дараах эсэлтийн ангижрах урвалыг гүйцэж тэнцвүүлээд ангижруулагч болж байгаа нэгдлийн коэффициентийг сонгоно гэсэн байна тий. За урвалын тэгшгэлээ энд шинээр бичиж калиум, манган 3 натрийн сульфид, калиум H. Калиум перманганат шүлтлэг орчинд натрийн сульфидтай урвалд орсон биз дээ. За натрийн 2 SO4 натрийн сульфат. За энд үүссэн нэгдэл нь перманганат шүлтлэг орчинд калий 2 манган O4. Манганатыг перманганат гэсэн бол манганатаа үсгэж. За ингээд H2O. За эсэлтийн ангижрах урвалыг тэнцвүүлэхдээ эслийн зэргүүдийн хөөгөө явуулъя. Манган дээр нэмэх 7. За энэ дээр нэмэх цэнийг 8, хасах цэнийг 8 ингээд гарч штэ. За энэ мэтчлэнгээр хасах 2 нэмэх 1. Тэгэхээр нэмэх 4 бэжж нэмэх 6 хасах 6 тэг. За хасах 2 нэмэх 1 нэмэх 1. За хасах 2 нэмэх 1 нэмэх 6 хасах 2 нэмэх 1. За хасах цэнийг 8 болцсон байгаа штэ. Тэгээ тийм учраас нэмэх 8 байх хэвээр. Тэгэхээр манган дээр нэмэх 6 өөрөлдөл нэмэх 8 хасах 8. За хасах 2 нэмэх 1 мэтчлэнгээр. За эсэлтлийн зэрэг гэдэг нь авсан алдсан электроны тоог зааж өгч байгаа шүү. За эндээс шүү дээ манган нэмэх 7 байжсна манган нэмэх
6. За энэ хооронд 1 электрон авсан. Авч эсэлдэж энэ эсэлдүүлэгч процесс нь ангижрах процесс болох нь шүү дээ. За S нэмэх 4 байсан бол уруулын ихэнд уруулын эцэст S нэмэх 6. Эндээс 2 электроноо алдсан байна. За эндээс ангижруулагч процесс нь эсэлдэх процесс. За ерөнхий хуваагдагч тоо нь энэ электронуудын ерөнхий хуваагдагч тоо 2 тий. 2-ыг 1 хуваагаад 2, 2-ыг 2 хуваагаад 1 буюу за энэ гарсан тоонуудаар тэгшдэглээ үржүүлнэ гэсэн. За тэгвэл калиум перманганатын өмнө 2-ыг биччихье. Энд тоо бичигдэхгүй. За манган 2 байгаа, калий 2 байгаа. За натрий 2 байж байна. За калий чинь калий энд 2-ыг биччихье. За энд перманганатыг 2 болгохын тулд ингээд 4 калий орж ирж шүү. За устрагч хүчил төрөгчүүд бол ерөнхийдөө тэнцсэн байна. За ангижруулагч бодис маань биднэрхээр натрийн сульфит маань болсон. Тэгээ натрийн сульфитийн өмнө 1 гэсэн тоо явж штэ. 1. За тэгвэл A хувилбараа сонгох нэ. Нэг халаар задлахад Q болон R генүүд үүсч тэнцвэр тогтжээ. Тэнцвэрийн үед Q хий X мол байсан бол хийн холимог нийт 2 дээр нэмэх нь X мол байва. Задрах урвалын тэнцвэрийн тэгшдэглийг сонгоно гэдгийгсэн байна. За энэ дээр штэ тий ямар ч хэсэн тэгшдэглээ бичнэ. Q хийг халаагаад задлсан чинь P хийг задлсан чинь Q болон R хийнүүд үссэн гэдгсэн тий. За тэнцвэрийн үед ерөнхийдөө тооцоо хийхин тулд 3 концентрацийг авч үздэг байгаа. За анхны концентрац өөрчлөлтийн концентрац тэнцвэрийн концентрац гэсэн концентрацийг хий тус бүр дээр авч үзэх нэ. Өгүүлбэрээс харахаар 2 мол P хий. Анх тэгвэл 2 мол P хий байсан. Тэгвэл анх энэ Q бол R хийнүүд үүсээгүй байсан гэж үзээд тэгээр авлаа концентрацийг. Тэнцвэрийн үед Q хий X мол. За Q-г тэнцвэрийн үед X мол байсан гэд үзсэн байна тийм ээ. За харин тэнцвэрийн дараа энэ 3 хийн холимог молын тоо нь 2 дээр нэмэх нь X байсан гэж үзсэн байна шүү дээ. За тэгвэл нь шүү дээ тий. Энэ стихиометрийн коэффициент мэдэгдэхгүй байгаа учраас R хийн яг тэнцвэрийн үед хэд байсан нь мэдэгдэхгүй. P хийн бас өөрчлөлт нь хэд байсан нь мэдэгдэхгүй байгаа. За тэгвэл P хийн өөрчлөлтийг А усгаар тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл 2 молоос А-гаар хорогдно. За тэгвэл тэнцвэрийн үеийн концентрац нь 2-оос хасах нь А болж орж ирж байна тий. Харин Q хий тэнцвэрийн үед X байсан юм чинь энэ бол X-ээр 0 үжсэн X-ээр нэмэгдсэн гэсэн үг шүү дээ. За харин R хийн хувьд мэдэгдэхгүй байгаа учраас B гэж тэмдэглэж молын тоог нь. Тэгэхээр 0 анх 0 концентрацтай байсан нь B-гээр B молоор нэмэгдсэн гэж үзэж байна. За тэгвэл тэнцвэрийн үед B болж таарна тий. За одоо энэ тэгшдэглээс 2-оос хасах нь А, нэмэх нь X, нэмэх нь B, тэнцүү 2 дээр нэмэх нь X гэсэн тэнцвэрийн үеийн тэгшдэглэл гарч ирж байна. За эндээс 2 дээр нэмэх нь X-ийн 1 дор гаргачлаа гэж бодъё тийм үү. За тэгвэл хасах А нэмэх B тэнцүү 2 дээр нэмэх нь X. За өөрөөр хэлбэл энэ тохиолдолд А, B 2 тэнцүү үед энэ тэгшдэглэлийн 2 тал тэнцэж орж ирэх гэдэг. За тэгвэл А, B-гийн стихиометрийн тоо тэнцүү гэдэг маань R-ийн өмнөх коэффициент тийм ээ. R-ийн өмнөх коэффициент P-ийн өмнөх коэффициентүүд хоорондоо тэнцүү гэсэн үг. За тийм хийнүүдийг олно гэсэн үг. За энд P нь 1 мол хаад энэ R нь 2X юм тий. Энэ тэгэхээр биш. Энэ P нь 2X 2 мол хаад R нь 1 мол байна. Тэгэхээр энэ бас биш болох гэдэг юм тий. Энд P нь 2 мол байхад R нь 2 мол байж байна. За энэ болохоор бас болж байна. За энэ бол окей юм тий. За энэ дээр P нь 2 мол хаад R нь 1 мол байна. Тэгэхээр энэ биш. P нь
1 мол байхад R нь 1 мол энд хоёулаа молийн тоо нь адилхан. Гэхдээ штэ тий 2 мол P-ийг халаж задлсан гэдэг утгаараа C-ийг сонгочихё гэж бодож байна. За T1 ба T2 температуртах нэгэн хэм больц манай тархалтын муурыг аль диаграмын зөв илэрхийлж байна вэ гэж байна. За T1 нь 350 Кельвин, T2 нь 380 Кельвин гэж байна тийм ээ. За тэгэхээр энэ температур бол өссөн болох нь харагдаж байна. За энэ эхний диаграмыг авч үзье. Энергийн өсөлтийг тэмдэглэсэн байж байна. Жижиг хэсгийн тоог дээшээ тэмдэглэсэн байна. За T1 температурын үед дундаж энергитэй жижиг хэсэг нь энэ утганд харгалзаж байна тий. T2 температурын үед энэ утганд харгалзаж байна. Тэгтэл л штэ ямар нэгэн савнд байгаа жижиг хэсгийн тоо бол тогтмол байгаа гэж үзэж болно ш. Тэгэхээр температур өсөхөөр ерөнхийдөө идэвхтэй нөгөө мөргөлдөлтийн тоо ихснэ. Идэвхтэй мөргөлдөлтийн тоо ихснэ гэдэг чинь T1 температураас T2 температуранд байгаа жижиг хэсгийн тоо бол өсөхгүй харин буурж орж ирэх учиртай. За тэгэхээр A-ийг орхижээ. За эндээс харахаар жижиг хэсгийн тоо болон энергийн хоорондын хамаарал нь тгээс эхлэегүй шүү дээ. Тгээс эхлэегүй байна. За энийг орхижээ. За энэ график дээрээс харахад жижиг хэсгийн одоо T1 температурын үеийн жижиг хэсгийн дундаж энергитэй жижиг хэсгийн харин энэ үед харгалзах идэвхтэй мөргөлдөлт хийж байгаа атом молекулууд энэнгээр байршиж байгаа гэсэн үг шүү дээ. За T2 температурт ингээд аваад үзье. За тэгвэл идэвхтэй мөргөлдөлт хийж байгаа жижиг хэсгийн тоо өсөж орж ирнэ. За тэгэхээр нийтдээ жижиг хэсгийн тоо T1-ээс T2 руу буурсан магадлалтай байх ёстой. За энийг авчи. За энэ тохиолдолд болохоор T2 температурт жижиг хэсгийн дундаж энергитэй жижиг хэсгийн T1 температурт дундаж энергитэй нэн тий. Гэтэл T1 температурт байгаа жижиг идэвхтэй мөргөлдөлт хийж байгаа жижиг хэсэг нь энд явж хахад T2 температурын температур өсөж хахад өшөө буурсан харагдаад байна тий. Тийм учраас энэ нь биш болж таарлаа штэ. За энэ дээр авч үзье. T1 температурын үеийн жижиг хэсгийнх нь идэвхтэй мөргөлдөлт хийдэг жижиг хэсгийн хэмжээ мөн T2 температурынхаас өндөр байна. Тийм учраас энэ биш болж таарах нэ. Бромтой янз бүрийн мойлын харьцаагаараа радикалын халдцах урвалд орж олон төрлийн бромт нэгдлэг үүсгэх боломжтой. Тэгвэл нийт хэдэн төрлийн бромт нэгдэл үүсгэх боломжтой вэ гэж байна. За этан гэдэг маань этан C2H сувга байж байгаа тий. Ус төрөгчийг нь бромоор илжлэн хална гэсэн үг. За дэлгэрмэл байдлаар нэг бромтой нэгдлийг бичлээ гэж бодъё. За тэгвэл бусдын дээр нь ус төрөгчүүд суулсан байж таарах нэ. Бромт этан болох нь тий. За хэрвээ хоёр ус төрөгчийг нь бромоор халагдсан гэвэл зэрэгэлдээ хоёр нүрс төрөгчийн атом дээр нэг бром бусд нь ус төрөгч суусан байдлаар бичиж болно. За өшөөгөр нэг нүрс төрөгчийн атом дээр нь хоёр шишгэг бромоор халагдсан бусд нь ус төрөгч хэвээрээ байгаа байдлаар бичиж болох гэдэг. За ингээ хоёр бромт нэгдэл нь ийм байх боломжтой. За 3 бромт. За 3 бромыг нь бром H гэдэг ингээ бичиж болох нь тий. За өшөө 3 бромтой нэг нүрс төрөгчийн атомаас бром за H гэсэн байдлаар бичиж болох гэдэг 3 бромтой. За 4 бромтой зэрэгэлдээ хоёр нүрс төрөгчийн атом нь дээр тус бүрд нь 2 бром бусд нь ус төрөгч байдалтай нэг бичиж болох нь. За эсвэл нэг нүрс төрөгчийн атомын 3 ус төрөгч нь бромоор халагдсан. За бусд нь H гэх юм уу ийм байдлаар бичих гэдэг нь тий.
За 5 боромтой. Бром. За ганцхан хострогчтой. За нэг хувилбарл гарах боломжтой байна. За хамгийн сүүлийнх нь 6 боромтой гэдэг маань зургуулсан дээр нь бромууд хострогчийг алчсан. За ингээд 1 2 3 4 5 6 7 8 9 хувилбар байх боломжтой байна. За өгсөн нэгдлийг хөхрийн хүчлийн оролцоотой халаах замаар гаргаж авдаг бол их бодисыг сонгоно гэсэн байна. За хөхрийн хүчил маань органик бодисоос усыг өөртөө шингээж авдаг онцлогтой концентрацтай хөхрийн хүчил тийм ээ. За одоо тэгвэл энэ нэгдлийг харж үзье. За эндээс ингээ харахаар нийлмэл эфирийн бүлэг. За энд мөн ялгаагүй нийлмэл эфирийн бүлэг. За нийлмэл эфирийн бүлэг байгаа учраас за энэ үүсгийн тулд нийлмэл эфирийн холбоо үүсгэхийн тулд яах нь гидроксил бүлэг болон карбоксил бүлэг агуулсан нэгдлүүд хоорондоо нэгдэх ёстой. За мөн эндээс ингээ харахаар энэ маань ийм тэгшимтэй нэгдэл болж таарж штэ. За энийгээ тэгээд зураад үзье. OH 2-сын холбоо анхны бодисын зураг гэж штэ. CH за CH3 за энд нь OH гидроксил бүлгийн зурчий. За энэ молекулыг эсрэгээр нь карбоксил бүлгийн нөгөө тийш нь харуулад зурчнаа. За тэгвэл энэ дээр CH энд OH байгаа гэж үзье. За тэгээд эндээс C 2-сын холбоо OH за энэ дээр 1 CH 3 бүлэг нь явж байгаа гэд үзчихье. За нийлмэл эфир үүсгэхэд спиртийн OH бүлэг нь хүчлэх карбоксил бүлгээс нэг H-ыг аваад энд нэг ус үүсэж байна тийм ээ. За энд мөн ялгаагүй спиртийн OH бүлэг нь энд байгаа нэг ус төрөгчийг аваад тэгээ 2 мол ус ялгарсан байна шүү дээ. За тэгэхээр энэ маань 3 Cтэй нэг карбоксил бүлэгтэй өөрөөр хэлбэл CC OH тэгээ энэ дээр нэг OH-та H3 H гэсэн ийм хүчлээс тогтсон байна шүү дээ. Энэ нь сүүний хүчил. За сүүний хүчил хаана байна гэхээр энэ бол биш вэ? 2 өөр молекул байна. За энэ их урт молекулыг бичиж. За энэ бол бас биш. Хоёулаа энгийн карбон хүчлийг 2 удаа бичсэн байна тийм ээ. За энэ мөн карбон хүчил байна. Энэ болохоор гидроксокарбон хүчил буюу эсэлдсэн сүүний хүчил маань энд явж байна. За агуулсан нэг нэгдлийн молекул масс 88 г бол энэхүү нэгдлийн тухай дараах мэдээллүүдээс зөвийг сонгоно гэж байна. За нэгдүгээрт нь хансан задгаа хэлэхэд диол гэсэн байна тийм ээ. Диол гэдэг маань 2 шиг гидроксил бүлэг агуулсан байх хэвээр. За зураад үзье. 4 Cтэй задгаа хэлэхэд диол OH. За энэ дээр 2 H ирнэ, энд 1 H ирнэ, энд 2 ирнэ, энд H3. За урангуугаар C4 H10 O2. За ийм бодъё. 12-ыг 4-өөр гэдэг чинь 48. За 10 32. За энэ дээр 90 г мол гарч байна тийм ээ. За тэгэхээр энэ маань биш болж таарах нэ. За дараагийнх нь 2-дугаарт нь альдгид бүлэг агуулсан 2 дахь спирт гинэ. За альдгидийн бүлэг нь 2-сын холбоо H зурчлаа. 2 дахь C-гээс нь гидроксил бүлгээ зурч. За энд 1 H, энд 2 H. За эндээс C4 H8 O 2 олж орж ирж байна тийм ээ. За иймаар энэ болохоор 88 г мол гарч байна. За энэ байх боломжтой. Кетон бүлэг агуулсан анх дахь спирт 4 Cтэй. За кетон бүлэг маань 2-сын холбоо байгаа тийм. Анх дахь спирт гэхээр анхныхаа C дээрээ гидроксил бүлэгтэй. За тэгвэл энд 2 H ирэх боломжтой. Энд 2 H ирнэ. Энд 3 H. За
За хураангуйгаар C4 H8 O2. За ийм R нь 12-ийг 4-өөр битгий чинь 40 8 32 тий. За ингээд 88 грамм мол. За тэгэхээр энэ бас байх боломжтой байна. За кальций маань энэ бол кальцийн оксид. Кальций олон 48 грамм холимгийг сулруулсан давсны хүчилд уусгахад давсны хүчилд уусгаад хэвийн нөхцөлд 11.2 литр ус төрөгч ялгарчээ. Уусмал хэдэн грамм кальцийн хлорид үүссэн бэ? Бүтээгдэхүүн нь. За тэгвэл энийг хоёулангийн уруулаа бичнэ. Холимгоо хоёулангийн аш хлортой уруулд орсон гэж үзэж байгаа. Тэгээд тусад нь уруулаа бичиж болно. Нэмэх нь аш хлор. Кальций 2 валенттай кальцийн хлорид үүсээд ус төрөгч хий байдлаар ялгарх нь. За энэ дээр 2-ыг тавьж иж тэгштгэл маань тэнцэх нь. За нөгөөх нь кальцийн хлор 2 нэмэх нь H2O. За тэгвэл биш үү энэ 11.2 литр ус төрөгч ялгарсан гэхээр зөвхөн кальций давсны хүчилд уусгад ус төрөгч ялгарч штэ. Тэгвэл энэ ус төрөгчийн хэмжээнээс хөөгөөд холимогдох кальцийн массыг олох боломжтой, молын тоог нь нас олох боломжтой тийм ээ. За энэ тэгштэглээс харахад 40 г кальций уруулд ороход 22.4 литр ус төрөгч ялгардаг байгаа даа. Тэгтэл бидний бодлогын нөхцөл дээр 11.2 литр ус төрөгч ялгархын тулд энээс 2 дахин бага байгаа учраас 20 г кальций уруулд орсон байна. За 48 г холимог дотор 20 г нь кальций байсан тий. Тэгэхээр 28 г нь кальцийн оксид болж таарах нэ. За тэгвэл биш үү тий. Кальцийгийнхаа молийн тоог нь олчих. 20-оо өөрийнх нь массыг нь 40 г молтой хуваагаад 0.5 мол юм байна. За кальцийн оксидынхаа MR-ыг олчих. 40 дээр нэмэх нь 16 ингээд 56 г мол. За кальцийн оксидын молийн тоог нь олъё. За 28 г кальцийн оксидын масса 56-тай хуваачих нь байна. Тэ ялгаагүй 0.5 мол. За тэгвэл ингээд энэ тэгштэглээс харахад 1 мол кальцийн оксид уруулд ороход 1 мол кальцийн хлорид үүсэж байна тий. 1 мол кальцийн уруулд ороход бас 1 мол кальцийн хлорид үүсэдэг шүү дээ. Молийн тоо ерөнхийдөө яг адилхан байна. За тэгвэл аль альнаас нь эндээс 0.5 мол кальцийн хлор 2 үүссэн. Эндээс мөн ялгаагүй 0.5 мол кальцийн хлор 2 үүссэн. Нийлбэрээрээ 1 мол кальцийн хлор 2. За тэгвэл кальцийн хлоридынхоо MR-ыг олъё тийм ээ. 40 дээр нэмэх нь 35.5-ыг 2-оор үржүүлчин. За ингээ нэмэхээр 111 г мол гарч ирж штэ. За тэгвэл нь штэ нийтдээ 1 мол кальцийн хлорид үүссэн гэсэн юм чинь 111 г мол хлорид үүссэн байх нэ. Нэг атомын массыг нэгж 1 протон эсвэл 1 нейтроны үнэмлэхүүн масстай бараг тэнцвэ буюу 1.66-г өршин 10-ын хасах 27 байна. За X 7 14-ний 3 изотопын протоны тоо нейтроны тоо үнэмлэхүүн атомын массыг олоорой гэсэн юм дээ. За X 7 14. За 3 нэмэх гэдэг нь 3 электрон алдсан төлөв нь харагдаж байна тийм үү. За эндээс протоны тоо 7 гэдэг нь харагдаж байна. За нейтроны тоо атом массаас протоны тоогоос нь гэсэн үг тий. 14-өөс 7 гэсээд за 7. За үнэмлэхүү атом массыг олоорой гэдэг маань бодит массыг. Ер нь харьцангуй атом масс гэдэг маань тухайн атомын яг бодит массыг нь нүрс төрөгчийн нэгж буюу 1.66-г үржих нь 10-ын хасах 27 кг харьцуулсантай эцвэдэг тий. Тэндээс атомын бодит массыг нь олвол харьцангуй атом массыг үржих нь 1.66-г үржих нь 10-ын хасах
27 кг болгоно. За харьцангуй атом масс маань 14 гэж өгөгдсөн ба 14-ийг үржих нь 1.66 үржих нь 10-ийн асах 27 кг. За ингээд энийг тооцоолохоор 2300-ны 24-ийг үржих нь 10-ийн асах 27 кг байх нэ. За эндээс D хувилбарыг сонгочихъё. Сэтгэлүүдээс мэдээллийн тооцоонд хэрэглэгдэж баггүй гэж байна. За даралт үзэлхүүн моль масс нэгт концентраци идеалын хөвтмөл температур N гэсэн юм. Молийн том өгсөн ба шүү дээ. Ер нь идеалын тэгштэглийг PV дэлгэрэнгүй байдлаар бичгээр масс MR R T гэдэг ингээд бичиж байгаа. За хариултуудаас харахаар энэ нэгдүгээр тэгштэл дээр нэгт ороод ирсэн байна. За нэгт гэдэг нь нэг жижигхүүндэг массыг хэлж байгаа тийм ээ. За тэгвэл энэ идеалын тэгштэглээс даралтыг үлдээгээд MR RT эзэлхүүнийг нөгөө талд нь гаргачээ. За эзэлхүүн маань тэгэхээр хуваарьт орж ирж байна тий. За эндээс энэ маань нэгтдээ тэнцүү болж байна. За тэгвэл энэ тэгштгэл нь юу болох вэ? Ороо RT хуваахан MR гэсэн тэгштгэл. За нэгдүгээр тэгштгэл бол үүсэж байна гэж үзэх нь. За дараагийн тэгштгэлийг харахад концентрац орж ирж байна тийм үү? За концентрац гэдэг маань бодисын тоо хэмжээг эсэлхүүнд нь харьцуулсантай тэнцүү тийм ээ. Тэгвэл P тэнцүү MR V RT. За энэ хэсэг бол бодисын тоо хэмжээ эзэлхүүн буюу концентрацтай тэнцүү шүү дээ. Тэгэхээр тэгштгэл маань CRT. За 3 дугаар тэгшгэлийг авчлах гэж байна. 2 дугаар тэгштгэл бол буруу тэгштгэл байна. 4 дээр бол ялгаагүй буруу тэгштгэл бичигдсэн байна. Ингээд сонгоод 3 нэр өгчээ. За харъя. CH холбооны энерги 410 кJ мол, C холоор холбооны энерги 340 кJ мол, холоор холбооны энерги 240, бром хоорондох химийн холбооны энерги 190 кJ мол гэдэг өгсөн байна. За дараах 4 төрлийн урвал явагдаа гэдгийгсэн байна. За дээрх 4 процессын энтальпийн өөрчлөлтийн утга. Энтальпи гэхээр дельта H-ийг нь тооцоолох нэ. Утгыг өсөх дараалалаар зөв эрен билсэн хариултыг сонгороо гэсэн. За нэгдүгээр тэгшгэлээс нь бромтой холбооны энерги 190 кJ мол байдаг. Гэхдээ энэ маань задрах урвал юм. Задрах урвал учраас гаднаас энергийг шингээж ээж задрах нь энтальпи нэмэх утгатай байх нь. За дараагийнх нь метил радикал холоортой нэгдээд холоорт метилийг үүсгэсэн. За энэ нэгдэх урвал нь нэгдсэн үед тодорхой хэмжээний энерги ялгардаг энтальпи нь асах утгатай байх ёстой. Тэгэхээр C холоортой нэгдэх урвал асах 340 кJ мол байх нэ. За дараа нь холоорын 2 атом нэгдээд мөн холоорын молекулыг үүсгэсэн байна. За энд тэгэхээр асах утгатай байна. Нэгдэх урвал тодорхой хэмжээний энергийг анхны атомаас нөгөө бага энергитэй байж химийн холбоо үүсдэг. Тэгэхээр тодорхой хэмжээний энерги ялгарна гэсэн үг. За холоортой асах 240 кJ мол энерги ялгарчээ. За дараагийнх нь метил радикал ус төрөгчийг үүсгээд урвал орсон байна шүү дээ. Задрах урвал явагдаж байна тий. Химийн холбоо задарж байгаа юм чинь гаднаас энерги өгч ийн урвал явагдана тий. За энэ дээр CH холбооны энерги 410 кJ байгаа. 410 кJ мол. За энэ маань задрах урвал учраас нэмэх тэмдэгтэй байх гэдэг юм тий. За ингээд хамгийн багаас нь эхлээд дугаарлаа. За R байна. Хас 340, дараа нь Q хас 240. За дараа нь P S гэсэн дараалалаар буюу B хувилбарыг авъя. Бүгдэнд баярлалаа. Санал хүсэлт байвал 9813 3311 утсаар холбогдож болно.